Энэ бол 80-аад оны дундуур Хөвсгөл аймагт болсон явдал юм. Тэр үед Хөвсгөлийн цагаан уул суманд Баатар гэдэг нутаг усандан төдийгүй хойд жигтийн алдартай бөө байжээ. Олон удам дамжсан бөөг юм билээ. Эцэг өвгөд нь их хилмигдүүлтийн бэрх цагийн айсыг даагаагүй байж. Ялангуяа аав Даржаан тэр цагт хилмигдэн баригдаж явхтаа өөрийгөө нь тарны аргаар эгүүтгсэн гэдэг. Болсон явдал ийм байлаа. Даржаа бөө цагаан ууландан алдаршиж асан үе. Үй дамжсан зайранд бол нутгийн төдийгүй зэрэгэлдээ аймаг сумынхантж шадах чинээгэрийн тусалдаг байжээ. Нэгэн удаа цагаан үүрээс 2 хүн ирж залжээ. 19 охин галзууруу гисэн дуудлага байж. Даржаагаа очиулд дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Урай дайл байсан аж. Даржаа зарин үдшийн бүрээгээр буужээ. Өмсөглөн өмсөн хингэргийн дэлдэн тамлагаан дуудан цамнаж гарчээ. Төөдөг тойрон цамнаж байснаа суун дусаад шууд бүрээ дээр загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл бүрээ охины өвөгийн сүнстэй холбогдсон байна. Хөрвүүлбэл өвгний сүнс ийм хилжгэн. Охин минь ээ, чи даанч явда. Чи булга агнадаг биш зүүдэх хүн шүү дээ. Юугаан хийж амьтны амьд аслаад байна да. Чи жирэмсэн байхтаа буурч боргөрөөс буудаж, жиргөрөөс биш байж. Хэцүүдээ охин минь химээч. Ингээд Даржаа буу харын аргаар аргалах болж охиныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхурдан цамнсан байна. Ингэхдээ амандам байнга тайлга хэлж байсан мэдээж. Эгэх бүртэн ёслол болж буй уулын орой руу үе харан чих тавьж байсан гэдэг. Дом имжлэхийг удтал хийсний эцэст сайн нэг юм уулын оройд гөрөөс буйлахдуу гурантай гарч задран ухаан алдж унжээ. Амнаас нь хөөс сахархан хэсэг хөвцнэн босож ирээд нөгөө охиныг усаар ариусгаж. Ус цацаад л тамлах хилээд л тэгж засал сайн нэг юм шөнөөр өндөрлсөн байна. Маргааш бууг нь ариусгаад дахин барихыг хорсон гэдэг. Дахин буу агсаж ан хийгээд солиоруул би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглсэн байж. Энэ удаа аргаллаа гэд тэднийд 2 хоноод охин идэгсэн байна. Нөгөөдүүл нь Даржаа зарин хөргөж өгчээ. Тэдний харж явдал маш ширүүн аадар орж гин. Ёс тойл хувингаар зутах мэт орж байсан юм байх. Даржаа зарин 2 нөхрийн хамт уяан дээр буугаад мордон уйчаад гэрт орж ирэхэд хүмүүс мэл гайхаж цэл хөхөрчээ. Тэр 3-ын говц хуу хураа байж хамт явсан 2 чихэд гайхснаа ийн ярьж. Биднийг нилээд дөхөж явтал хүчтэй аадар орсон. Бид ч баларлаа гэж бодлоо. Гэтэл зайрантан өврөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарин юм уу тамлаг уншиж үлээ. Орж ихэлсэн бороо ярагдаад л явчихсан. Биднийг тойроод л шайгаад байлаа химээчээ. Өөнийг тэр үед 10 настай байсан хүүн болго Баатар зайрын сонсож нүдээр үтсэн тухайгаан бурхан болохынхаа өмнөхөн буюу 2001 онд ярьсныг нутгийн хүүн багш Дэлгэр бат надад өгүүлсэн юм. Тэрбээр цааш нь ин хуучлав. Баатар зайр надад ярьсан юм. Даржаа зарим Баатар бөөг 9 настай байхад нь бүх юмаа өвлүүлжээ. Өөрөөр хэлбэл хүү Баатар нь 9 настайдаа зарим болсон хэрэг. Тэр жилийн намар анх удаагаан буусан юм байх. Ингээд байж үтэл 1938 он гарчээ. Нэг өдөр хар машин давхиад ирж гин. Машинаас цэргийн дарга бололтой нэг хүн буу бүхий 2 цэрэг сумын даргын хамт буугаад иржээ. Хэрэг бишдсэн тодорхой болов. Сумын дарга хий димийл хулганан офицер зандарч эхэлжээ. Даржаа зарин хальтмалд хувцлаад цайж амсаж амжилгүй гарч гин. Сумын төвд авчираад баригдсан зовлон нэгт хүмүүстэй нийлүүлээд нэг хонуулан аймгийн төв рүү ачижээ. Буутай харгалзагчид дагалдах тул орох талаар бодохын ч хэрэггүй байв. Баригдсан хүмүүсийг хонь вит холбосон гэдэг. Хонох газар буулгаж аяг цай хоол өгдөг байж. Нэгэнт өнгөрснөө мэдсэн хүмүүсийн хоолоогоор юу давах лээ. Хоолтой хоолгон ялгаач бараг үгүй биз. Тэднийг аймгийн төвд авчираа буулгахад Даржаа зарин аль хэдийн амьсгал хураасан байжээ. 2 талд нь сууж явсан хүнээс асуухад амандан юм өглөөд захаан долоогоод л явсан. Нэг мэдхэд таг чимээгүй болохоор нь унтчихлаа л гэж бодсон гэжээ. Ногоо малгайднууд айснаас нь болоод өнгөлцөг нь хагарсан хэмээн онжилсан байна. Харин нутгийн зон олон арай өөрөөр ханджээ. Манай хүн өгөхээ мэдсэн.
Тэгээд зовлон багтай өнгөрөхийн тулд нууц тарины аргаар амиан эгүтгсэн гэдэг аж.